1260 оны үеэс Монголын эзэмт гүрэн Юан Алтан орд Цагаатай ил хаан тус гэсэн 4 улсаас бүрдэж байсан. Юан улсын хааныг бусад улсын хаан нь их хаана хэмээн хүлээн зөвшөөрч түүний удирдлаганд бүрэн хамрагдаж байв. Тухайн үеийн Монголын эзэмт гүрний нутаг 24 сая км квадрат газар нутаг хэмээн тоологдсон байдаг. Гэвч 4 улсын хоорондын хил хязгаар, шашин шүтлэгийн ялгаа, зөрчил үүсгэж даамжирсаар байсан байна. (1294 онд Хувлаа хааныг таалт өгсөний дараагаар Монголын эзэмт гүрний бүрэлдэхүүн улсууд бие дааж эхэлсэн. Алтан орд улс. Алтан орд улсын нийслэл нь ижил мөрний ирэг дээрх Сарай хот байв. Алтан орд улсыг бие даасан улсын хэмжээнд хүргэсэн хүн нь Зүчийн хөвгүн Батбөгөөд 1242 оноос энэхүү улсын түүх эхлэлтэй гэж үздэг. Алтан орд улсын хүн амын ихэнхийг Орос тэргүүтээ Славян, Кипчак тэргүүтээ түрк үндэстнүүд бүрдүүлж байсан ба монголчууд эрх мэдлийг атгаж удирдах хэсгийг нь бүрдүүлж байсан. Газар нутаг нь дорн зүг Эрчис мөрөн, өрн зүг Дунай мөрний доод урсгал, өмнө зүгт Кавказын нуруу хойд зүгт ижил мөрөн хүртэл үргэлжилж байсан. Алтан орд улс нь ихэнх үедээ газар нутгаа 3 хэсэгт хувааж байсан боловч дараа нь 2 түмэн 10 тойрог болон зохион байгуулагдсан байна. Алтан орд улсыг хамгийн анх байгууллагатад эзэлсэн газар орныхоо худалдааны хуучин замуудыг Бат хаан сэргээж өртөө байгуулж байсан. Үүгээр төрийн үйл хэрэгт худалдаа арилжаа, төрийн шүрхэн аюулгүй явагдах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг. Бус улсын аж ахуйн хувьд газар тариалан мал аж ахуй, үйлдвэр худалдаа маш эрчимтэй хөгжиж байсан бөгөөд Харт тэнгис, Игийн тэнгисээр дамжуулан газар дунд тэнгис, Венез, Генуй зэрэг Европын хот улсуудтай худалдааны өргөн харилцааг хөгжүүлсэн. Алтан орд улсын дотор Орос хэл соёлын нөлөө аажмаар өсч өмнө нь ойлж байсан Византын грек хэлийг орлох болсон. Алтан орд улс дотроосоо задарсаар 1480 онд мөхжээ. Алтан орд улсын хаад эхэндээ уламжлалт шашин болох тэнгэр шүтлэгийг мөрдөж байсан боловч явандаа исламын шашныг шүтэг болсон. Гэвч бусад шашныг тэгш үзэх Монгол төрийн уламжлалыг алдаагүй. Оросуудыг хэрэгшээтэй байлгахын тулд Загалмайн шашны үнэн алдарсны урсгалыг онцгойлон дэмжиж байсан байна. Цагаатай улс. Чингис хааны 3 дугаар хөвгүүн болох Цагаатайд Чингис хаан 1221 онд Илээ голын сав, Долоон гол, Кашгарын нутаг буюу хуучин хар ятны нутгийг тасалж өгснөөр Цагаатай улсын үндэс суурь тавигдсан байна. Цагаатай улсын баруун хэсэг нь суурин иргэд төлөрсөн Мавинхаа нар, зүүн хэсэг нь нүүдэлчид зөнхөлсөн Моголистан хэмээн хоёр хуваагддаг байв. Нийслэл хот нь Алмалиг, Аксу, Карши хотууд байв. Хүн амынх нь олонх нь исламын шашин шүтдэг түрк хэлтнүүдээс бүрдэх ба Барлуус, Жалайр, Хэрээд зэрэг Монгол аймагуд ч зэрэгцэн оршин тогтножээ. Цагаатай улс нь өнөөгийн Казахстан, Узбекистан, Киргиз, Тажикстан, Шинжааны өргөн биеийн газар нутаг юм. Цагаатай улсын хүн амын нүүдэлчин хэсэг нь маллан аж ахуйгаа өргөжлүүлж байсан бол суурин иргэдэнд тариалан худалдаа, гар хурлал эрхэлдэг байв. Цагаатай улсын нутаг торгоны замын чухал зангилаа болж байсан тул худалдаа хотын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн байна. Цагаатай улсын нийгмийн бүтцийг харуул дээд болон доод давхраанаас бүрдэнэ. Дээд давхраа нь Цагаатай удмынхан Монгол олон орон нутгийн ноёдууд, лалын шашин буюу исламын шашнуудын санмаартнууд ордог байсан бол доод давхраанд малчид, худалдаачид, гар урчууд, тариачид, боолууд хэмээх хүмүүс ордог байсан байна. Туглуу төмөр 1384 онд Моголстаны хаан болж улмаар Мавирах нарыг нэгтгэн 1363 он хүртэл хаан суусан байна. Цагаатай улсын төрийг 26 хаан барьсны сүүлийн хаан нь Туглуу төмөр юм аа. Мөнх хааны зарилгаар баруун Азийг захирах болсон хүлээгүй 1256 онд Ил хаан улсыг байгуулсан байна. Ил хаан улс нь өнөөгийн Иран, Ирак, Азербайжан, Армени, Гүрж, Турк, Афганистаны баруун хэсэг, Сирийн хойд хэсгийг батаасан томоохон гүрэн байв. Ил хаан улсын нийслэл нь Марага, Тибрез, Султаны хотууд юм. Хүн амын ихэнхийг исламын шашин шүтлэгт Перс, Араб, Түрэг, Загалмайн шашинд Армени, Гүрж зэрэг бүсгатнууд бүрдүүлж байв. Ил хаад мөнгөн зоосны гүйлгээг худалдаа татварт бүрэн нэвтрүүлж жин хэмжүүрийг жийдэлсэн байна. Ил хаанд улсын нутаг торгоны замын нэг хэсэг болж байсан тул худалдаа гар хурлал маш их хэмжээнд хөгжсөн.
Ил хаан татварын хэмжээг бууруулах, хөрөнгө ба орлогод нийцүүлэх, чөлөөлөх бодол явуулж ард иргэдийн нуруунд дээрх ачааг хөнгөлж байв. Хүлээгүй хаан дархан мэргэд өгшөд өвчтөе ядуучууд хүүхдийг татвараас бүрэн чөлөөлж байсан. Ил хаанд монголчуудын нүүдэлчин амьдралаа үргэлжлүүлэн хадгалж байсан. Тэд Армяны нутагт цусаад өвлөн нь өөр мөдөг байсан. Тус улсын хүн амын олонх нь тариачид байсан. Газаан хааны шинжилтээр тариачид эзэмшил газартай болж хуулиар тариачдын эрх ашиг хамгаалах болов. Ил хаанд улсын хаад Монгол ястанчтай чанд баримтлан өө мөргөл будын шанийг шүтэж бусад шашинд маш хүндэтгэлтэй ханддаг байв. Энэхүү агуулгын хүрээнд 2019 оны ан хувилбарын 17 дугаар даалгавар буюу эсэлтийн шалгалтын даалгавар дээр ярилцгаая. Энэхүү даалгавар маань Монголын эдийн засгийн задрал гэсэн сэдвийн дагуу танин мэдхийн түвшний хэрэглэх түвшний даалгавар байна. Монголын ил хаанд улсын газар нутаг нь өнөөгийн ямар улсын газар нутгийг хамаарч байсан бэ гэсэн даалгавар байна. Энэхүү даалгаврын 19 онд ээш өгсөн хүүхдүүдийн хийсэн гүйцэтгэлийг ажиглавал C, B, D гэсэн хариултын хувилбаруудыг хамгийн их сонгосон байна. Энэ хувилбаруудаас C буюу Азербайжан, Армени, Гүрж, Афган, Иран, Ирак гэсэн улсууд одоогийн улсууд маань ил хаант улсын газар нутаг бүрэлдэхүүнд байсан гэсэн хариулт зөв байна. Харин B хувилбар маань буюу Казахстан, Узбек, Киргиз, Тажик нь цагаатай улсын газар нутаг бөгөөд энэхүү цагаатай болон ил хаант улсын газар нутгуудыг хооронд нь андуурсан маань харагдаж байна.